би нэг нэс. Одоо хүмүүсийн мэддгээр бол пан цогоо гэж залуу. Одоо хүртэл бас амжилттай бизнес хийж байгаа. Тэр бол бас том 8 шинийг байсан. Сарамчин Бадрал, Нуух буйнд, Хар отгоо гэхэд нилээдэн тийм таныг яа юм гэж очилдаг вэ? Намайг одоо овгоор л дууддаг гэсэн та. Тэгээд тэнцэн одоо ямар төрлийн 8-ыг хийдэг вэ? Юу оруулж ирж ордог гэсэн бэ? Тэгвэл социализм үед бол 80-ад оны сүүлээр бол Польшууд Монголд ихэвч. Монголчуудын захиалгыг аваад тэд нар чинь гадаад паспортаа бид нар чинь гадаад руу явах хэрэггүй л шүү дээ. Энэ дээр тавлаад мөнгөгүй Польшууд ирээд биднээс захиалга аваад мөнгөний маань аваад нэгийгэ барьцаанд өрхөд явах жишээтэй. Тэгээ хятадаас очиод одоо янз бүрийн бараа оруулж ирж тэгээ биднээс дамлж зардаг гэсэн. Тэр дундаас нь өөрснөө ашиг хийдэг гэсэн. Польшууд гадныхан ер нь их 8 хийжсэн. Монгол орж ижсэн. Тэгээ мөн гадныхнаас авчирсан бараануудыг голцоо тэр Оросууд явдаг гэсэн. Оросууд маань тийм барууны бараанд их дуртай байлаа шүү дээ. Оросын Монголд ажиллаж байсан Оросын мэрэгчлэнгүүд өндөр цалин хангамжтай байсан. Ганц гол худалдаа өгч. Тэгээд тэнцэнээсээ явсаар за яаж үргэлжлүүлээд цаан шонхор холдинг гэдэг энэ компаниг байгуулад байна. Энд чи яаж яваад уулуурахаар орсон бэ? 90 онд рубль бол үнэтэй байсан. Зүүн Германд. За. Гэтэл баруун Германд болохоор рубль маш хямдсан байсан. Тэр дүн. Тий. Энэ дунд нь бид нар их сайн ажиллаж байсан та. Тэгэд бас нэлээ их мөнгө хийжсэн. Компани хэдийгээр байгуулсан бэ? Тэгээ Германаас ирээд 90 онд багтаагаад л цагаан шонгор хоршоо гэж анх байгуулсан. Тэгээ яг анх байгуулчихад бас л янз бүрийн 8-ыг хийж явсан бид нар. Ашиг олж болох бүхэл 8-ыг хийж явсан. Тэгээд хамгийн гол нь нэг юм харсан юу гэхээр социализмын 70 жилд Оросын машиныг бид нэр хэрэгжүүлээ. Гол нь. Тэгээд Оросын машиныг болон сэлбгийг зөвхөн Оросууд зардаг байсан. Нэг үгээр хэлбэл одоо автоэкспорт Монгол энтер сервис гэдэг тийм Оросын компаниуд л Монгол зардаг байсан. Энийг эвдэй гэж бодсон. Энийг яаж эвдэх вэ гэхээр Ульяновск руу бид нар очиж. Тэгээд тэндээс янз бүрийн аргаар хямдхан машин олж ирсэн. Болсон. Боломжууд их байдаг байсан юм билээ. Тэгээд хямдхан машинуудаа оруулж ирж байсан. Мөн тэр үед бас нэг хуулийн зорилго ашигласан юм гэхээр хувь хүн нэг машин оруулж унж ирэхэд одоо юу гэсэн. Янз бүрийн татвар байсан. Тэгэл 100 жолооч авч явдаг. Тэгэл замдаа их бэрхшээлтэй тулгардаг байсан л доо. Тэгээ тэрийг тийм тэгж л байж бас их хэмжээний машин оруулж ирж Монголыг хангасан. Бизнесийн хувьд маш амжилттай бизнес болж ирсэн. Мөн тэгээ Оросын одоо нафта экспорт Монгол энд сервисэнд тэгэл хаагдсан. Оросууд хийдэг гэсэн бизнес руу одоо та нар дайраад ороод ирэхээр чи янз бүрийн эсэргүүцэл гарч ирнэ үстэй чинь мэдээж гарч ирсэн. Бизнесийг чинь зогсоох гол янз бүрийн мэргэжлэх үү? Яг бид нар сүүлд нь уулзалтаад сүүлд нь яжгаад Монгол Уаадыг самтсан компанид байгуулахтай тулсан л та. Тэгээд яг цаашдаа бол Оросын машин бол тэг амжилттай явж чадахгүй болоод тийм учраас бид нар манай компанийн хувьд бол Орос машин оруулж хийж зогсоогоод тэгээд аялал жуулчлал гадаад худалдаа гэдэг бос чиглэлүүд рүү орсон. Одоо яг танай компани дээр ашиглалт хаагуулын лицензүүд байждаг бол яг энэ чинь олборлолт явагдаад экспорт хийж байгаа тийм урд байгаа юу танай компани дээр? Одоо 4-5 ашиглалтын талбай бас нэлээд олон хайгуулсан талбайнуудтай л да. Энэ дээр уул уурхай гэдэг маань асрыг хөрөнгө оруулалт шаардсан. Дээрээс нь асрыг цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр тийм амархан нэг үрэл гарч ирснийхээ дараахнаас би уул уурхаар орсон. Тэгээд эхний үр дүнгууд нь л одоо гарч ирсэн. Ашиглалтын лиценз авч. За ашиглалтын лиценз авчихад одоо цаашдаа ажил
бас тэрийг уурхаа болгоход дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Уул уурхаа бол тэр хэр баргийн бас бизнесмэнүүдийн хийгээд байдаг юу биш ээ. Яг тэгэхээр маш хэрэгсэлтэй. Маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Та хөрөнгө оруулалтаа хаанаас татах гэж байна? Манай компани өөрийнхөө бие дааж одоо нэлээд олон талбайнууд дээр бас хайгуул хийсэн. Хайгуул хийгээд ганц хоёр талбайгаа ашиглалт болгож авсан тий. Мөн маш олон талбай дээр ажиллаад бас шатсан. Тийм ихэд юм шиг тий. Хөрөнгө оруулалт? Хөрөнгө оруулалт тэгээд бид нэр одоо зарим чадхыгаа өөрснөө ашиглана. Чадахгүйгаа гадныхтай хамтрана гэсэн юу тавьж байгаа. Тэгээ ер нь бас хэд хэдэн ордууд гайгүй ордууд нэгдэх тийм төлөвтэй байгаа. Гэхдээ бас хайгуул нь цаашаа наривчсан хайгуулын үр дүн үнэхээр ашигтай байна уугүй байна гэдгийг харуулах болохоос биш. Одоо уурчилж хэлэхэд бол хэцүү л дээ. Ер нь уул уурхайн салбарт баримталж байгаа манай улс төрийн бодлого хэр зэрэг тогтвортой байна. Нэг гараараа энэ салбараа дэмжинэ гэж нөгөө гараараа дэмжихгүй хуулиуд гаргаад байна гэдэг чинь та одоо яг бизнесменийн үед юу харж байна? Одоо тэр гадаадынхны үзэж байгаагаар гадны түншүүдийн хөрөнгө оруулагч нар эдний үзэж байгаагаар бол манай хууль тогтворгүй. Тэр ч уул уурхай. Янз бүрийн шийдвэр гаргадаг, эргээд буцааж авдаг, янз бүр гэдэг. Энд бол асар их гадны хөрөнгө оруулагчдын юмд бол одоо шийдвэр тушаалж байгаа. Хөрөнгө оруулалт. Энэс айгаад орж ирэхгүй гал та. Яг нь ер нь бол миний яриад байгаа чинь нэг үгээр өөрснөө эрсдлээ хүлээгээд хөрөнгө оруулаад шинэ орд нээх талбай гэж байна шүү дээ, тий. Шинэ ордууд нээх хайгуул судалгаа явуулсан үр дүнд энэ талаар бол нэрж байхгүй. Нэг үгээр хэлбэл урдны одоо улсын төсвөөр хайгуул хийгдсэн тэр ордуудын талаар бол би яриаг байгаа. Зөв. Одоо яг Монгол 999 гэдэг энэ байгууллага магадгүй ингээд монголчууд бизнесмэнүүд өөрсдөө яг ингээд нэгдээд 5-7-оос хувьцаа эзэмшнэ гэдэг ихлээр тийшээ орно гэж бодчихсон байсан уу? Гадаадын компаниудын бас мөнгнөөс нь хуваалцах юм болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр талаас ер нь танай байгууллага дээр ирж байгаа тийм сөрөг зүйлүүд ажиглагдаж байна уу? Одоохондоо бол яг мэдрэгдсэн юм алга байна. Гэхдээ энэ бол ойлгомжтой л баг гэж байна. Энэ асар том эрх ашиг хөндөгдөж байгаа байхгүй. Засгийн газар ер нь энд яаж хандж байгаа вэ? Яаж хандах нь бол мэдээгүй л байна. Мэдээгүй. Одоо удахгүй л харна да. Гэтэ ерөнхийдөө бол манай ерөнхий сайд маань бол бас хэлсэн шүү дээ. Монголчууд хамтдаа нийлээд ажиллая гэдгийг өөрөө ерөнхий сайд өөрөө хэлсэн. Манай ерөнхий сайд маань өөрөө бизнесийн салбарт маш амжилттай ажиллаж ирсэн. Сайн бизнесмен гэдгийг харуулсан, мөн сайн менежер гэдгийг харуулсан. Тийм учраас одоо бизнесийн салбарын зовлон жаргалыг ойлгох хүний хувьд бизнесийн салбар одоо бүгдээрээ нэгдэж байгаа монголчуудын хүчээ нэгтгэхэд одоо Монгол нутагта эзэн байя. Тэг өөрөөр бид нэр үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж байгаа шүү дээ. Үндсэн хууль нь заасан эрхийн эдлэгийн төлөөлөл. Тэрний гол нь юу гэхээр гадар дээр болон газрын доорх байгаа баялаг одоо бүх ард түмний өмчөө гэж байгаа зү. Тэгэхээр л Монгол 999-ийн гол зорилго бол засгийн газартайгаа нийлээд бүх ард түмнтэйгээ нийлээд Монголын бүх компаниудтайгаа нийлээд нэг том хувьцаат компани байгуулъя. Тэгээ улсын төсвөөр хайгуул хийсэн одоо улсын мэдлэлтгөө одоо 5-7 орд цаашлаад одоо стратеги ингээд улсын мэдлэлтгөө энэ ордуудад монголчууд эзэн болъё. Өөрснөө чадах юм а өөрснөө олборлж чадах юм өөрснөө хий. Чадахгүйгаа бол нэг эзэн юм чинь сайн мэрэгчлэнүүдээр гадаадын чаддаг компаниудаар нь мөнгөний төлөөд хийлгээ л та. Хөлсийн нөгөөд гэсэн үг шүү дээ. Гэхдээ өөрснөө эзэн бай. Тэгээд хүмүүсээ сургаад бэлтгээд авъя. Тэгэд
удахгүй л